Хамгийн сүүлд ээжтэйгээ эсвэл аавтайгаа хэрхэн яаж тоглосон бэ? Би хамгийн сүүлд аавтайгаа дүүтэйгээ бид гурав нуугдаж тоглосон. Ер нь амралтын өдрөл бас хаяг хөзөр тоглож монголдог гэсэн дөө. Үгүй. Тоглож байгаагүй. Ээжтэй сатар тоглодог. Бүх арилдаж аавгаа морь болгож тоглочихсон. Өчигдөр аавтайгаа мобайлсан. Би хамгийн сүүлд ээжтэйгээ жимэгэн гэдэг тоглоом тоглосон. Би дандаа парламент. Чи хаана ямар орчинд байх дуртай вэ? Би байгальд байх дуртай, хөдөө байх дуртай. Би сургууль дээр байх дуртай. Нададтайгаа байдаг болохоор миний хамгийн дуртай орчин бол Герман. Би гэртээ байхдаа юунаас ядгүй. Хүснээрээ ярина, хүснээрээ үзэл бодлоо илэрхийлнэ. Хүссэн зүйлээ хийж болдог болохоор л гэртээ хамгийн дуртай. Би гэртээ байх дуртай л да. Гэхдээ тоглоомын газар байх нь илүү сонирхолтой. Аз жаргал гэж юу вэ? Аз жаргал гэж юу? Гэр бүлтэй хамт гоё байхыг аз жаргал гэж хэлдэг. Тайван амгалан юмнаас айх ёсгүй аав ээжтэйгээ хамт байж цагийг өнгөрөөж эрхчлөлтэй байхыг хэлдэг гэж боддог. Миний хувьд би аз жаргалыг гэр бүлээс авдаг. Удаан эрүүл саруул амьдрахыг аз жаргал гэж би бодож байгаа. Тэгэл би бинээсээ нуух, айх, хичээхэн байхгүй. Тэгэл халуун дотор яриа өргөнүүлэл тийм л байхыг аз жаргалтай л гэж хэлнэ. Чиний мөрөөдөл юу вэ? Би аасуу томолоод цагтаа орсон пилотчин болох гэж хүсдэг. Жүжигчин мэрэгжилтэй сайн хүн болохыг хүсдэг. Загвар зохион бүтээгч болох. Би номын зохиолч болохыг хүсдэг. Шүдний эмч. Би том болоод таквондо болохыг хүсдэг. Балетчин болох мөрөөдөлтэй. Би өөрөө олон мөрөөдөлтэй. Эмч, бас жүжигчин. Бас би олон орноор зугаалахыг хүсдэг. Тэгээд сургуулаа төгсчөөл би эхлээл нэг 10 бараа ажил хийж байгаа. Дараа нь тэгэл нөгөө агсааргаа тэгэж ерөнхийлөгч болохыг хүсдэг. Би том болоод жүжигчин болмоор байгаа. Хүмүүсийг баярлуулад тийм гэдэг болохоор би жүжигчин болох дуртай. Юунаас хамгийн их айдаг вэ? Харанхуугаас айдаг. Би согтуунээс айжсэн. Маш амар. Надад амар эвгүй мэдрэмж төрсөн. Би гудамжинд явж байгаа хүмүүсээ цагтуунаас амар айдаг. Би согтуунаас маш их айдаг. Яагаад гэвэл битгүй нэг сочин байдаг. Би цагтуунаас айдаг. Яагаад гэвэл тэднэр заримдаа амар чанга орилдог. Би дөрөвтэй болохоор хинээс ч юунаас ч айдгүй. Том хүмүүсийг ямар байгаасаа гэж хүсдэг вэ? Том хүмүүс хүүхдүүдээ асах ёстой. Хүүхдийнхээ хүссэн болгоныг хийдэг байгаасаа гэж боддог. Хүүхдүүдийг зөв хайрлаасаа гэж хүсдэг. Хүүхдүүдээ ойлгоод тэгээд юу хүсэж байгаа, юунаас яагаад байгаа тэрийг нь асуух хэрэгтэй. 30-40 минутын цаг гаргавал та нар хүүхдүүдийнхаа юу хүсч, юу бодож, юу мөрөөдөж явдгийг илүү сайн мэддэг л болно гэж. Хүүхдээ зүгээр л аашлаад байх биш ярилцаж үзэж болно. Том хүмүүс тандчууд би сайн байна уу та би танд туслая гэж хэлмээр байна. Арх, тамхи эдгээр хэвтрүүлэхийг энэ маш их дургу. Бас би хүүхдүүдийг айлгах, чанга дуурах эдгээр эдгээс хамгийн дургу. Ухаалаг гар утас чамд таалагддаг уу? Надад ухаалаг гар утас таалагддаг. TikTok дахиж юм үздэг. Таалагддаг. Ээж автагаа ярих дуртай. Ягаад гэвэл бүх юмыг өөрийнх нь дуртай юмыг суулгацдаг. Баг зэрэг. Ягаад гэвэл хаяа би юм үзээд хаяа зураг зурдаг болохоор. Ухаалаг гар утас надад зарим үедээ таалагддаггүй. Ягаад гэвэл гар утаснаас болж эрүүл мэндэд маш их хорхолтой таалагддаг. Намайг чой уцаад тахнаад махайдаг. Уцаа үзэхдээ намайг ерөөсөө ч тоодгүй. Заримдаа хажууд нь очиод сухлаар цаашаа гэдэг.
Тэрэндээ би маш их дургу. Аав ганцхан олддог. Ээж ч гэсэн уцаар олддог. Аав ээжтэй дахиж бити уцаараа чадлаарай гэж хэлнэ. Уцаа байлаа гэж хэллээ. Аавын нүдэнд онтын шүү дээ. Аав шилцэн. Тэгэхээр би санаа зовоод аавыг бойл гэж хэлдэг юм аа. Аав ээжтэй юу гэж хэлхийг хүсэж байна вэ? Би аав ээжтэй надаа илүү цаг гаргаж дээрээс нь намайг хайрлаж хамгаалж байгаарай гэж хүсэж байна. Хийж чаддаг өөрийнхөө хүсэж байгаас юм хийж болохгүй юм гэж мэдмээр. Би аав ээжтэй хашаа хэлхий хүсдэг. Надад цаг гаргаж надтай тоглоосэй гэж хэлдэг. Манай аавын нуруу өвдсөн би харин аавдаа ингэж тайгаар төвшөж явахыг зөвшөөрч байна. Хайртай гэж хэлдэг. Намайг ингэж өдөө том болгож өсгсөн баярлалаа л гэж хэлэх ёстой. Аав ээжтэй хайртай шүү баярлалаа ингэж хэлмээр байна. Аав ээж намайг хайрладагт, халамжладагт баярлаа. Цаашаа дүр хүүхэдтэй илүү хайртай байгаарай. Бас илүү цаг хугацаа гаргаж байгаарай. Аав ээжтэй хайртай шүү. Аав ээжтэй хайртай шүү ээж аав. Та нар минь урт насалж удаан жаргаарай гэж хэлэхийг хүсдэг.